болно. Шигтгэж оруулсан видео. Бүх секцний шуурхай мэдээг харахын тулд шинжлэгдсэн хувилбарыг идэвхжүүлж болно. Баярлалаа, Jennifer. Энэ бол эхлэл. Бид энэ хэрэглүүрүүдийг ихэвч идэвхтэй туршиж 3-7 хоног болсон. Энэхүү шин дижитал сэтгүүл зүүн анхдагчийг гайхан шагширсан юм. Маш их баярлалаа. Миний хувьд л гэхэд өглөө iPad дээр Safari-г ашиглан New York Times-ыг уншиж байгаагаа би хэдэнтэйгээ анзаарсан. Энэ хэрэглүүрийг уншихтаа хойш тавьж чадаагүй. За дараагийн дэвшил бол Bruce's буюу Bugsnode. Энэ нь iPad-ыг гайхуулах маш сайхан дэвшил. Энэ 2-7 хоногт жохом юу бүтээж амжсныг нь харуулахын тулд би нэг хүнийг урьмаар байна. Энэ бол Steve Spring. Альч төвчний зураач байлаа гэхэд бүхий л төрлийн дүрсэл зурдаг. Silver шрифт дарсдаж гэсэн ялгаагүй дүрсэнд орно. Галерей уран зургийн үзэсгэлэнд байгаа iPhone уран зургийн их үдээс нэгийг авч үзье. Ямар нэг зургийг засахын тулд түүн дээр дарахад дэлгэцэнд бүтнээр нь гарна. Өнгө бодгийн болон бусад хэрэгслийг харуулахын тулд мөн тэдгээрийн дүрстэй командын жагсаалтан дээр дарж гаргана. iPhone-д байдаг бүх багсууд энд байгаа. Хэмжээг тохируулах, зай авах, бараан туулах гээд чимхийг хөдөлгөөнөөр дээд талд нь 32 дахин томруулах болно. Мөн дарснаа хадгалах байдлаар тусаа гурыг идэвхжүүлж болно. Будахта дэлгэцэн дээгүүр чирнэ, буруу хийсэн үйлдэлээ даруй буцааж болно. iPad дээр таны зураг зурах үйл явцыг ухрааж харуулах үйлдэлийг хэрэглүүр ботоор хийж өгнө. Үнэхээр гоё. Энэ шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрээс гаргахтай хамтла багснууд бэлэн болох болно. Баярлалаа. Баярлалаа, Стив. Зураачдыг энэ том төхөөрөмжийг бариад явж байгаагаар төсөөлөе л дөө. Ямар ч будаг зургийн тавиргүй явна гэдэг үнэн гайхалтай. За дараагийн нэг дэвшил бол захим уран зураг. Захим уран зураг бол апп дэлгүүрээр бидний гаргаж байсан iPhone-ыг хөгжүүлэх платформын хамгийн гол дэмжигч байсаар ирсэн. 40 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. EA бол хөдөлгөөн тоглоомын номер 1 үйлдвэрлэгч. iPad-д зориулан тэд юу хийж байгааг та бүхэнд Travis Botman танилцуулах гэж байна. Баярлалаа, Scott. Тоглоом хийгчийн хувьд бидний хамгийн түрүүнд шалгаж үзэх юм бол үзүүлэлт байсан. Need for Speed тоглоомноос илүү сайн тоглоом хаана байх вүлээ дээ. Бидний чадан ядан зохион бүтээсэн iPad та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Ингээд боллоо.